Аньян би энэ их гутлын араас харагдаж байна уу? Наваг одоо гайхаж байгаа хаа. Гинт юу вэ? Энд ч одоо юм сонин бичлэг хийгээд байна. Гэхдээ ер нь гад байна гэвэл уулын гутлын талаар ярих гэж байна. За би анхлаад ууланд алхаж гиснээс хойш одоо ингээ өнөөдрийг хүртэл 3 жил болж байгаа юм байна. Өнөөдөр ингээд Facebook дээр memories гэ гараад ирсэн чинь ингээд ер нь 3 жил болжээ гэдэг ингээ анх алхаж исэн хүмүүстэйг ингээд алхажсэн зураг гарч ирээд айгуу гоё сэтгэл хөдлөө. Тэгээд юмудаа өнөөдөр бас шинэ гутал аваад тэгээд бүр амар сэтгэл хөдлөө. Тэгээд ингээд та бүхэндээ зориулаад уулын гутлын талаар өөрийнхөө мэддэг зүйлээ ярьж өгье гэж бодож байна. Гэхдээ би бол амар тийм мэрэгжлийн ууланд алхдаг хүн биш. Зүгээр ингээд бүх юмыг сонирхож байгаа. Зүгээр сонирхогч анхан шатных 3 жилийн өмнө анхан шатных байсан. Одоо болтол анхан шатных. Ягаад гэвэл яг л нэг янзанда байгаа. Тэрийг бол би ер нь хүмүүс намайг хараад бол ойлгомжтой. Яг гэвэл би зүгээр л хичээж байгаа ингээд солонгост ингээд ажлынхаа хажуугаар нэг те сартаа ганц 2 удаа алхаж байгаа болохоор би амар лага гэж ярьж чадахгүй. Тэгтээ мэдгүй үний хажууд бол мэддэг хүмүүсийн хажууд бол 0. Тийм байгаа шүү. За тэгтээ гол ярианд орцгоё. За энэ бол ямар ч зүйл миний хамгийн анх авч ирсэн уулын гутал. Одоо энэ ингээ харж гин үү? Одоо амар шавартай муухай болцсон байгаа шүү. Sorry. Энэ ингээ зав ингээ хажуу талаас урагдсан. Одоо энийг өмсөхгүй би бол нэг бараг 2 жил ингээд болцсон байгаа. Гэхдээ би энийг ингээ хайж чаддаггүй байхгүй айгуу сонио. Гэхдээ өнөөдөр ингээ бичлэгт оруулсан байгаа болохоор ер нь бол одоо хайна. Энэ гутал болохоор анхлаад би ийм артаас авч ирсэн нэг хямдрал зарлцсан үедээ зүгээр ингээд нөгөө ууланд алхна гэсэн бодолтоор авцаагүй зүгээр ингээд найз маань зүгээр ингээ алхахыг гээд тийм юм байд юм аа. Уулын гутал гэдэг юм авах хэрэгтэй, шаардлагатай маа гэд анхлаад 60 илүү 70,000 төгрөгөөр хямдхан авч ирсэн. Ямар ч бодлохгүй хамгийн хямдхан гэсэн гутлыг нь очиод авч ирсэн байхгүй. Гэхдээ энэ гутлыг би ингэж удаа өмснө гэж бодоагүй. Айгуу гоё санагддаг. Одоо л хоёр алхаад ирсэн чинь за энэ маань илэгдээд эхэллээ. За ер нь би бол өөрийгөө нэг энэ гутлыг бол өмсөд илэн гэсэн бодол бол байгаагүй. Ер нь буруу зуршилтай амралтын өдрийг бол ерөнхийдөө архитектийн өдөр гэж sorry. Ерөнхийдөө жоохон ингээд гэртээ жоохон ингээ спиртлэг байх дуртай. Тийм аваж үзээд өөрийнхөө үнэхээр мяа гэдгийг мэдээд үнэхээр би бол тэр хүмүүс ингээд амар лаг ингээ алхаж байхад би бол хажууд нь 2 алхаал амьсгаадчихсэн. Бүр ингээд хамгийн мяа одоо ч гэсэн мяа л та. Гэхдээ ер нь ингээд тэр ингээ хүмүүстэй ингээ алхаад ингээ явах надад бол ингээд цуг. За тэрний дараагийн гутал болохоор энэ юу вэ? Энэ болохоор ямар брэнд ихийг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ийм артаас авч ирсэн нэг тийм гутал байна. За энэ хоёр дахь нь болохоор штэ. Непагийн гутал юм байна. Непагийн гутал. За ойртуулаад харуулъя. Энэ болохоор одоо ингээ заяа шинэ байхтай болонгоёс ингээ ойртуулаад харах юм бол заяа энэ одоо энэ хэсгээс ингээ урагдсан байгаа. Урагдаад ингээ амар хүндэрчсэн. Гэхдээ энэ ингээ 100 өмсгөд ингээ хажуу талаараа гоё агаар магаар орж ирдэг болон томбон сайтай гэд авч ирсэн гутал. Гэхдээ ингээ удаан өмсгөр ингээ хоёр талаараа ингээ жоохон далбигаад хэлбэр нь алдагдчих тийм билээ. Гэхдээ уул бол сайтай гутал. Гэхдээ одоо болохоор амар хүнд заяа. Тийм гутал байна. Энийг бол одоо ер нь бол өмсөх байгаа. Энэ уртлаас бас ингээ амар илэгдчихсэн. Энэ болохоор Берзент одоо энэ Koitex гэж бичсэн байгаа. Энэ болохоор сайн тал нь болохоор хэлбэрээ алдахгүй, цас бороонд ингээд норохгүй. Одоо л болохоор өмсөж байгаа. Гэхдээ ер нь цастай, бороотой, шавхаатай үед өмсвөл их тохиромжтой. Хэлбэрээ алдахгүй зүгээр. Гэхдээ зуны үед өмсөх юм бол энэ болохоор жоох ингээ хөлс гадагшлуулахгүй заяа хөлийн хөлс гадагшлуулахгүй амар тийм бол яг өмсөд айгу зүгээр байдаг. Миний бодлоор энэ Монголд өмсөх юм бол Монгол одоо 100 шавар шавхаатай үед айгу зам муухай дээ шүү дээ. Тийм үед бол өмсөд Монголд бол гоё гэж бодож байна. За дараагийн худалдаж авсан гутал маань болохоор би энэ гутлыг түрүү жил худалдаж авсан. Энэ болохоор момо миний хэл оролцолтой. Монтбелийн гутал байна. Монтбелийн гутал түрүү жил худалдаж авсан заяа. Түрүү жил худалдаж авсан гэхэд ингээ хэлбэрээ алдаад ингээ хоёр тийш ингээ сонирн болчихсон. Тэгээ энэ артлан суудсан. Тэгээд ингээ оошоо хитрхи юм амар амархан хэлбэрээ алдаад айгу муухай болцсон. Тэгээ одоо ингээ хитрхи хол замд явхад бол ингээ хөлийн уул өвддөг. Тийм болохоор өнөөдөр өөр гутал авсан байгаа. Хамгийн сүүлд танилцуулах гутал уулын гутал маань болохоор энэ хаанхын гутал вэ гэвлээ штэ. Мэдэгдэж чад. Юу дуурайд байна? Үсв та.
Юу вэ гэвэл штэ. 짜자잔짠. За өнөөдөр бишийн гутал авсан. Энэ болохоор энэ ул нь айгуу гоё. За тэгээ энэ хажуу тал нь болохоор бороо цас нэвтрэхгүй. За энийг өмсөөд олон ууланд аюулгүй сайн алхах нь байгаа гэж бодож байна. Ийм гоё гутал авсан байгаа. Энэ жилийн өөртөө хийсэн хөрөнгө оруулалт маань байлаа. Маш их таалагдж байгаа. Гэхдээ Quetex уул нь арсыг бодвол арай бороо ихтэй шороотой үед болохоор хэлбэрээ алдахгүй уталнууд надад гоё санагдаад энэ зузаан алтайгаа ийм юутай байна. Юу хэмдээ одоо янз бүрийн тэмдэг мэмдэгтэй ийм материал нь юм байна. За энийг сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Та бүхэн уулын талаар юм уулын хувцсан асуух зүйл байвал комент хийрээ. Тэгээд би тэрнтэй холбогдлолтой бичлэг оруулж өгч болно. Баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд намайг дагаад фоллоу хийгээд лайка дараарай. Баяртай. Дараагийн бичлэг хүртэл